Иргэн танд цагдаагийн байгууллага албаагчтай холбоотой мэдээлэл гомдол санал байвал цагдаагийн ерхий газрын 126 дугаард хандна уу? Цагдаагийн ерөнхий газрын хамгаалтын газрын тайлангийн хурал боллоо. Тус газрын хамт олон 2017 оныхоо ажлыг дүгнэж, энэ жил ажил үйлсээр шалгарсан албаагч нарт шагнал хартуулан эх онд хэрхэн ажиллах зорилгоо тодорхойлсон юм а. Нийтийн хэвжрэн хамгаалах олон нийтийн аюулгүй байдлын хамгаалтын газар 2017 оны үйл ажиллагааны тайлан болж хамгаалтын газрын хамт олонтой хөдөлмөрийн аврах харуулын цагдаагаар шагнасанд баяртай байна. Тэгээ 2018 онд хамгаалтын газрын хамт олонд арга үр хөвгтөнд ирүүлэх аж аргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Нийтийн хэвжрэн олон нийтийн аюулгүйлийн халбаны хамгаалтын газрынхаа бүтээлч хамт олноор шагнуулсандаа маш их баяртай байна. Энэ одоо манай алба багш хамт олонны маань хүч хөдөлмөр явж байгаа маа. Ингээд энд байгаа газрынхаа хамт олонд бүгдэнд нь эрүүлэх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрээ. За өнөөдөр манай газрын хамт олон 2017 онд хийж үзэгдсэн ажил, амжилт, олд амжилт энэ алба багшдынхаа ажлын үр дүнг үнэлж дүгнэж тайлангийнхаа хурлын үйл ажиллагааг хийж байна. Ингээд манай газрын тайлангийн энэ хурал үйл ажиллагаа холбогдуулаад мөрдөснэгт хамт олондоо цагдаагийн албан зөвтгөж байгаа тийм үе үеийн одоо ахмад ажилтан одоо алба багш нартаа эх 2018 онд ажлын өндөр амжилт гаргаж ар-гэр амьдрал ахуйн сайн байх болтугай гэж ерөөдийг хамгаалтын газрын даргын болон даргын зөвлөлийн гишүүд хувьяасаа хүсэж амжилт хүсье.